Зурдугаар сарын 29-ны өдөр монголчууд бид эх 4 жилд улсын хурал болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь өөрийн төлөөлөлөө сонгох үндсэн хууль заасан эрхээ эдэлж сонголтоо хийсэн. Харин өнөөдөр аймгийн сонгуулийн хорооноос нийт саналын хуудсыг нэгтгэн урьдчилсан байдлаар мэдээлэл хийлээ. Улсын хурлын сонгуульд 43 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Багагийн Бат Төмөр, 44 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Болдын Жавхлан, 45 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Дамдны Хаян Хэрванаар сонгогдсон бол Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 33 мандатад Монгол Ардын намаас 25, Ардчилсан намаас 5, бие даагчдаас 3 хүн сонгогдсон гэсэн мэдээллийг аймгийн сонгуулийн хорооноос өглөө. Дархуул аймагт улсын хурлын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлж сонгуул амжилттай зохион байгуулалт өндөрлөө. За сонгуулийн дүнг тойрог төсвөрөөр танилцуулбал за 1-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Нэмд Оржийн Чимэд Орж 1110 буюу 64.3% саналаар, Ардчилсан намаас Лавг Жавын Баяр сайхан 545 хүний санал буюу 31.59%. За 2-р тойрогт Давд Оржийн Гант туул Монгол Ардын нам 976 хүний санал буюу 52%. Ардчилсан намаас Инх тайвны анх туяа 509 санал буюу 27.12. Мөнх баярын амар санаа Монгол Ардын хувьсгалт нам 337 хүний санал буюу 17.95% санал. За 3-р тойрогт 2 мандаттай Даваагийн Батчааргал Монгол Ардын намаас 1345 хүний санал буюу 55.40%. Дүүжигийн Дэлгэр баяр бие даагч 1044 хүний санал буюу 43%. За Мангалын Гэрэл туяа Ардчилсан нам 545 хүний санал буюу 22.45. Хорлоогийн Чин зориг Ардчилсан нам 525 хүний санал буюу 21.62%. 4-р тойрог Төвхөнд Оржийн Ган болт Монгол Ардын нам 895 хүний санал буюу 59.87. Ардчилсан намаас Чулуунбаатын Мөнх Бат 597 хүний санал буюу 37.93. За 5-р тойрогт Монгол Ардын намаас Колегийн Инх Чулуун 1274 хүний санал буюу 62.85%. Ардчилсан намаас Максар Жавын Инх Баатар 676 хүний санал буюу 33.25%. За 6-р тойрог Монгол Ардын намаас Гомб нэмийн Эрдэнэ сүх 1321 хүний санал буюу 60.68%. Ардчилсан намаас Бэг Цүрэнгийн Эрдэнэ бэлэг 551 хүний санал буюу 25.31. Монгол Ардын хувьсгалт намаас Максрын Эрдэнэ бат 231 хүний санал буюу 10.61%. За 7-р тойрог 3 мандаттай Монгол Ардын намаас Чимэд Цэрэнгийн Цэнт сүрэн 1250 буюу 46.64%. Монгол Ардын намаас Алтан гэрлийн Янжмаа 1235 буюу 46.8%. Монгол Ардын намаас Майдар Жавын Жаргал сайхан 1152 буюу 42.99%. За Ардчилсан намаас Санжидын Мөнх болт 718 буюу 26.79%. Ардчилсан намаас Гүргийн Сүхвэ 655 буюу 24.44%. За Ардчилсан намаас Отгон хүүгийн Болор Эрдэнэ 851 буюу 31.75%. За бие даагч Эрдэнцэнгийн Эрдэнэ баяр 836 буюу 31.99% санал авсан байна. За 8-р тойрог муу ялгаагүй бас 3 мандаттай Монгол Ардын намаас нэр дэвшигч Даваагийн Хүрэл Чимэг 1857 буюу 59.79%. Монгол Ардын намаас Сандагд Оржийн Батчааргал 1562 буюу 50.29%. Монгол Ардын намаас Насанбатын Батсайхан 1548 буюу 49.84%. Ардчилсан намаас Бүрэгд Оржийн Эрдэнэ бат 973 буюу 31.33%. Ардчилсан намаас Ариун туяагийн Лавг Жавын Ариун туяа 753 буюу 24.24%. Ардчилсан намаас Очир Давгийн Соломон 807 буюу 25.98%. За Монгол Ардын хувьсгалт намаас Гинтэн дармын Дахан баяр 468 буюу 15.7% тусдаа санал авсан байна. За 9-р тойрогт 2 мандаттай байгаа
Монгол Ардын намаас даваад оржийн элдв сайхан нэгдэн Монгол Ардын намаас банзрагчийн жавхлан 1100 хүний санал буюу 47.56%. За мөн Монгол Ардын намаас даваад оржийн элдв сайхан 918 буюу 39.69%. Ардчилсан намаас Бацайхны баяраа 604 буюу 26.11%. Ардчилсан намаас оюун цэцгийн банзрагч 460 буюу 19.89%. Бидагч Батбаярын Мөнхбат 616 буюу 26.63%. Бидагч Баднааны буугийн Ламажав 508 буюу 21.96%. За 10 дугаар тойрогт 2 мандаттай Монгол Ардын намаас Бачаргалын Батболд 1189 буюу 52.43%. Монгол Ардын намаас Пунцэг Баатрын Юура 986 буюу 43.47%. Ардчилсан намаас Базар хандын Мигмурдаш 796 буюу 35.1%. Ардчилсан намаас Дүндгийн Наран туяа 925 буюу 40.78%. Монгол Ардын хувьсгал намаас Адиа сүрэнгийн Батболд 261 буюу 11.51%. Монгол Ардын хувьсгал намаас Найдан сүрэнгийн Мөнх сайхан 182 буюу 8.2% тус авсан байна. За 11-р баг 1 мандаттай Монгол Ардын намаас Батцүрэнгийн Буян дүүрэн 853 буюу 52.3%. Ардчилсан намаас Гонгорын Ган тулга 661 буюу 40.53%. Монгол Ардын хувьсгал намаас Батэрдийн Оюун ундрам 91 буюу 5.58%. За 12 дугаар тойрогт Монгол Ардын намаас Хин мэдхийн Батчаргал 816 буюу 54.18%. Ардчилсан намаас Хаврын Ондонгийн Батбаяр 536 буюу 35.59%. Монгол Ардын хувьсгал намаас Давидын Жаргал сайхан 125 буюу 8.3%. За 13 дугаар тойрогт Монгол Ардын намаас Гамболдын Алтан туяа 856 буюу 51.72%. Ардчилсан намаас Бэмбжавын Авир мэд 587 буюу 35.47%. Монгол Ардын хувьсгал намаас Цэрэнд оржийн Алтан туяа буюу 182 буюу 11%. За 14-р тойрогт Буян далаагийн Эрдэнэ тулга Ардчилсан намаас 874 буюу 48.69%. Монгол Ардын хувьсгал намаас Жавхлангийн оюун туяа 587 буюу 32.7%. За 15 дугаар тойрогт 3 мандаттай байгаа. Монгол Ардын намаас Даваа самбуугийн Батбаяр 1407 40.96%. Бидагч Афганы Инх болд 1131 буюу 32.93%. Ардчилсан намаас Инх төвшингийн Аз жаргал 1117 буюу 32.52%. Ардчилсан намаас Батмөнхийн Ган пүрүү 903 буюу 26.29%. Ардчилсан намаас Дашцэвийн Инх туяа 881 буюу 25.65%. За Монгол Ардын хувьсгал намаас Батбаярын Батэрдэн 835 буюу 24.31%. Монгол Ардын хувьсгал намаас Батагийн Отхон 658 буюу 19.16%. Монгол Ардын хувьсгал намаас Чулуун хүүгийн Чин зориг 628 буюу 18.28% тус авсан байна. За 16 дугаар тойрогт 1 мандаттайгаа Монгол Ардын намаас Гомжавын Эрдэнэбат 910 буюу 49.97%. Ардчилсан намаас Сэрээгэнд оржийн Чинбат 652 буюу 35.80%. Монгол Ардын хувьсгал намаас Гомжавын Эрдэнэ 221 буюу 12.14%. За 17 дугаар тойрогт Ардчилсан намаас Баяр чуулганы Нэм баяр 618 буюу 41.67%. За 18 дугаар тойрогт Бидагч Дугрын Баасан жав 288 буюу 36.18%. Монгол Ардын намын нэр дэвшигч Нямагийн Юура 267 буюу 33.54%. Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнэ далаагийн Дэмбэрс самбуу 224 буюу 28.14% тус авжээ. За 19-р тойрог 3 мандаттай байгаа. Ардчилсан намаас нэр дэвшигч Мигмод оржийн Мөнх баяр 1835 буюу 51.44%. Монгол Ардын намаас Цойжил сүрэнгийн Оюун чулуун 1709 буюу 47.91%. Ардчилсан намаас Эрдэнэ тогтохын Дамданд орж 1623 буюу 45.50%. За ардчилсан намаас Базилхааны болоот 1508 буюу 42.28%. Бидагч Очрын Баттуулга 1175 буюу 42.94%. За 20 дугаар тойрогт 2 мандаттай байгаа. За Монгол Ардын намаас нэр дэвшигч Арслангийн Баднааны буу
1999 буюу 4193%, Монгол Ардын намаас нэр дэвшигч Доржийн Гант тулга 903 буюу 34.45%, ардчилсан намаас Маами нар мандах 872 буюу 33.27%, Бидагч Батагийн Батчааргал 853 буюу 74%, ардчилсан намаас Даваа Донжийн Амар санаа 616 буюу 23.5%, Монгол Ардын Хувьсгал намаас Мандлын Оюун Эрдэнэ 231 буюу 8.8, Монгол Ардын Хувьсгал намаас Хайнзангийн Батгуулан 261 буюу 996%. За 21-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Балчгүйгийн Хадбаатар 863 буюу 55%, ардчилсан намаас Сүхбаатарын Хатанбаатар 550 буюу 35.5%, Монгол Ардын Хувьсгал намаас Дансрангийн Хадбаатар 118 буюу 752%-ийн саналыг тус авсан байна. Ингээд нэгтгэхэд базаад дүгнвэл Монгол Ардын Хувьсгал намаас 25 суудал, Монгол Ардын намаас 25, ардчилсан намаас 5, Бидагч 3-ыг тус аймгийн иргэдийн төлөвчтэй санал авсан дүнгээр гарсан байна. За өнөөдөр бол яг ингээд урьдчилсан байдлаар бол нийт Давхуул аймагтын хэмжээнд бол аймгийн иргэдийн төлөвчтэй хурлын урьдчилсан дүнгээр бол танилцуулж байна. Албан ёсны тогтоолыг бол одоо өнөөдөр манай хуралдаанаа маргааш 9 цагаас албан ёсоор зарлж байна. Тэгээд 9 цагаас албан ёсоор хуралдаад албан ёсоор одоо энэ дүнгийн талаарх тогтоолыг алгажуулж гаргаад нийтэд бас албан ёсоор мэдээлнэ.